Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Америкт гарсан хүний санаанд оромгүй маш аимшигтай бас нэгэн хэргийг бэлдлээ. 2007 оны 9 сарын 13-ны шөнө 19 настай Эшли Волс эмнэлгийн орон дээр нүдээ нээхэд түүнийг тойрсон цагдаа нар тайвширсан ч гэсэн нэг л төвшүүртэй царайгаар Эшли чи яагаад төрсөн аав Майкл, хойд аав Дэвид хоёрыгоо амь насыг хөнөөсөн юм бэ гэж асуухт нь Эшли маш их гайхан би хэнийг ч алаагүй юу болоод байна би хаана байна гэж асуусан. Тэгтэн цагдаа нар чи гэрээслэлдээ тэр хоёрыг алсан тухайга битсэн байсан шүү дээ гэхдээ би тийм зүйл огт бичээгүй им ч уугаагүй юу болоод байна би гэртээ өчигдөр орой унтсан штэ гэж маш их гайхаа хэлдэг. Тэгтэл мөрдөгчдийн толгойд байсан таавар тэр дорой тайлагдан Стейси Кестрийг одоо баривчил гэсэн тушаал гардаг. Стейси бол Эшлигийн ээж нэг. 2 жилийн өмнө буюу 2005 оны 8 сар 22-нд Эшлигийн хойд аав Дэвид Кестер унтлахны өрөөндөө нас барж шалтгааныг нь амиа хорлсон гэж бүртгэсэн байдаг. Гэтэ нэлээд эргэлзээ үлдсэн байсан. Дэвидийн орныхон дэргэд байнга байдаг байсан буун хадгалаастай байсаар байхад хүний биед маш аимшигтай зовлон өгч өхөлт хүргэдэг антифризийг ууж амиа хорлсон нь бол маш сэжигтэй харагдаж байсан. Антифриз гэдэг нь болохоор усыг хөлтгөөс хамгаалдаг бодис байгаа. Мэдээж хүн ууж хэрэглэж болохгүй тэгхийн бол маш их зовлон тарчлалыг амсаж байгаад амь нас алдахаар тийм маш хортой бодис байгаа. Тэгээ энэ бодисыг болохоор машин техник дээр хэрэгэлдэг тийм бодис байсан. Тэгэд ч орны хажуугийн ширээн дээр аяган дотор антифризний үлдэгдэл бас байсан. Гэвч тэр аяган дээрээс ол нас барсан Дэвидийн хурууны хээ ногт олдоогүй. Зөвхөн эхнэр Стейсигийн хурууны хээ дангаараа гарсан байсан. Үгээрч зогсохгүй галтгооны хогноос Turkey Baster гэдэг хоол хийхэд шүүсийг нь ингээс сорж жогоод шүршдэг хүнсний тариу шиг маягийн тийм хэрэгсэл илэрхэд түүгээр антифризийг сорж хэрэгэлсэн уул мөр байсан. Мөн тэрний үзүүрээ Дэвидийн ДНХ-нд гарсан. Тэгэхээр энэ болохоор антифризийг тэр тариураар соруулаад тэгээ Дэвидийн ам хамар орчимлуу хүчтэй ингээд шахажаах үедээ ам хамарт нь хурж тэр ДНХ нь тариур дээр үлдсэн байх магадлалтай уг нь бол байсан. Бас Дэвид нас барахын өмнөхөн гэрээслэлээ өөрчилж өмнө нь болохоор хуучин эхнэрийнхээ нэр дээр хүүхдүүдийнхээ нэр дээр гэрээслэлээ бичсэн байсан бол нас барахынхаа өмнө гэрээслэлээ өөрчлөөд өөрийнхөө хөрөнгийг шинэ эхнэр Стейси болон түүний охид болох Эшли Бри нарт шилжүүлэхээр гэрээслсэн байсан. Иймээс мөрдөгч Доминик Олын хэргийг бараг Стейсигийн хийсэн хэрэг байх магадлалтай гэж үзсэн ч гэсэн ямар ч гэрч болоод баталгаа нотлогоо олдоогүйгээс хэрэг бол амиа хорлолтоо гэд хаагдсан байгаа. Тухайн үед болохоор Дэвид болохоор гэр бүлийн уур амьсгал муу тэгээд ер нь бол нэлийн асуудалтай байсан учраас амиа хорлолт гэд хэргийг нь хаачихсан. Гэхдээ энэ Доминик гэд мөрдөгч бол хэрэг нь хаагдсан ч гэсэндээ энэ хэрэг сэжигтэй санагдчихсан учраас гэр бүлийг нь судлаж байхын явцад 2000 оны 1 сарын 11-нд Стейсигийн анхны нөхөр зүрхний шиг дэсээр нас барсан болохыг нь олж илрүүлдэг. За тэд мөрдөгчийн хувьд болохоор ер нь бол маш сэжигтэй байсан учраас 2007 он буюу хэрэг гарснаас нэлийн хэдэн жилийн дараа 9 сарын 5-нд шарилыг гарган шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийлгэсэн. Тэгэхэд болохоор эд эрхтнээс нь антифриз буюу хүний биед орвол амь насанд нь хүрэх магадлалтай энэ хорт бодисууд илэрсэн байгаа. Тэгэхээр Доминик мөрдөгч болохоро яг энэ хэргийг буцааж сэргээх гээд 2 хүний амь насанд энэ Стейси хүрсэн байх магадлалтай юм байна гэд ер нь бол яг энэ хэргийг дахиж сөхөөд Стейсиг хэрэгтнэр авах гэжсэн. Яг энэ үед болохоро түүний охин амиа хорлох гэж оролцсон байдалтайгаар эмнэлэгт сэрсэн нь энэсэн. Тухайн үед болохоор Стейсигээс цагдаа нар мэдүүлэг авч исэн. Тэгээ мэдүүлэг болгон дээрээ Стейси антифриз гэдэг үгийг үргэлж антифри гэж буруу хэлдэг зуршилтай байсан. Тэгтэл Эшли охиныг ухаангүй хэвтэж байх хооронд гэрийнх нь компьютер дээрээс олдсон нөгөө гэрээслэл дээр нь антифризийг антифри гэд бас буруу биччихсэн байсан. Тэгээ тэр гэрээслэл дээр болохоор аав болоод хойд аав хоёрыг би хордуулж амь насыг нь хөнөөсөн. Ээжийг минь битгий буруутгаарай. Ээж юу ч мэдэхгүй гэсэн тиймэрхүү утгатай бичсэн байсан. Тэгээ энэ гэрээслэл дээр болохоор антифризээр хордуулсан гэдэг үгийг бичгтээ антифригээр хордуулсан гэд 4 удаа буруу биччихсэн байсан. Тэгээ энэ нь болохоор яг нөгөө Стейсигийн мэдүүлэг үг болгондоо буруу хэлдэг байсан. Антифри гэдэг үг, антифриз гэдэг үг хоёр нь бол яг таарсан. Тэгэхээр энэ болохоор
магадгүй энэ гэрээслэлийг ер нь Стейси бичсэн байх магадлалтай гэдэг нь бол бас баталгаажсан. За тэгээд үүнээс гадна тэр гэрээслэл дээр бичигдсэн цаг минут нь компьютерт бол хадгалагдчихсан байсан. Тэгээд яг тэр цаг мөч нь болохоор Эйшлигийн сургууль дээрээ байсан, хичээл дээрээ сууж исэн цаг байсан байгаа. Тэгээ бас хичээлийнх нь эрс бүртгэлээрч гэсэн энэ нь баталгаажсан. Тэгэхээр охин нь сургууль дээрээ байж ах үед ээж нь гэрийнхаа компьютероос энэ гэрээслэлийг бичсэн гэсэн үг. Харин Эйшли охин болохоор яг эмнэлэгт яагаад хүргэгдсэн тэр өдөр юу болсон талаар нь яриа. 2007 оны 9 сарын 12-ны орой хичээлээ тараад гэрлүүгээ харж байсан 19 настай Эйшлигийн ээж Стейси охин руугаа залгаад маш их ядарч гунигалсан дуу хоолоогоор охин миний өнөөдөр надтай жаахан юм ярьж суунгаа ууж ярилцах уу гэж асуусан. Ээжтэйгээ бол багасаа л бүр маш дотн өссөн Эйшли ээжтэй санаа зовоод гэрлүүгээ яарад ирсэн. Тэгтэл ээж нь галтгооны ширээн дээрээ хундаг, мүс, нимбэг, арх зэрэг зүйлсүүдийг тавьчихсан сууж исэн. Охиноо ширээнд суулгаад сүүлийн үед ээжт нь үнэхээр хэцүү байна. Хүмүүсийн хардалт, амьдралын дарамт маш их байна. Бас маш их ганцаардаж байна гэх мэтчлэн охиндоо өөрийнхөө зовлонгуудыг ярьж эхэлсэн. Энэ болохоор Эйшли ээжигээ тайвшруулад ээжээ бүх зүйл өнгөрөх олноо би тантай хамт байна гэж тайвшруулад ээжтэйгээ хамтдаа архиуж агаад Эйшли буудан дээрээ унтсан. Тэгээ маргааш өглөө нь буюу 9 сарын 13-нд Эйшли нүдэ нээхэд толгоо нь хагарах гэж байгаа юм шиг маш их өвдөж дотор нь нэлээ муу байсан. Тэгээ Эйшли болохоор өчигдрийн архинаас л боллоо гэж бодоод шүршүүрт ороод ус уучгаад тэгээ арай хийгээд хичээл рүүгээ явсан. Охиныхоо сургууль дээрээ байх хооронд гэрт үлдсэн Стейси компьютероо хасаагаад аав хойд аав хоёрыг би алсан, ээжийг битгий буруутгаар ээж үуч мэдгүй гэх мэтчлэн охин руугаа бүх бурууг чигсэн тийм гэрээслэлийг бичсэн. Яг тэр цаг нь бол тэгж таарж байгаа. За тэгээ тэр орой болохоор Эйшли гэртээ хичээлээ тараад ирсэн чинь Стейси яг л өчигдрийг шигээ бас л гунигтай арх тавьчихсан ширээн дээрээ сууж исэн. Эйшли болохоор өнөөдөр ингээ уумаргүй байна гэд хэлсэн чинь ээж нь болохоор ээжтэй хань болоод баг зэрэг ингээ хамт уугаад суучхаа гэж хэлсэн. Тэгээ охиноо ширээн цусны дараа Стейси галтгооны бууланд бэлдэж тавьсан нэг ундааг охиндоо авчирч өгсөн. Тэгээ Стейси хэлэхдээ энэ болохоор арх бишээ. Биенд сайн хорыг гадагшлуулдаг тийм ундаа багамаа амны цангаа тайлан чи уучих гэд охиндоо өгсөн. Охинч тэр зүйлийг нь уусны дараа зочны өрөөнд биеийн сулраад хөдөлгөөнгүй шахуу болж хөвтсөн. За тэгээд Стейсигийн охиндоо уулгасан зүйл нь бол антифризийг хулганы хортой хольж шүүс болгож бэлтгээд уулгасан байсан. Тэгээ энийг болохоор өмнөх оройнч гэсэндээ охиндоо баг зэрэг уулгасан юм бэлээ. Тэгээд охин нь болохоор баг усан учраас амь насанд нь хор хөнөөл учраагүй гэхдээ энэ бол маш их өвдөжсэн. Тэгээ энийг болохоор Эйшли өөрийгөө шаардж ийна л гэж юу нь бол ботсон юм лээ. За ингээд охиноо ухаангүй болж унах үед нь 911 рүү залгаад охин маань им уучлаа гэж хэлээд түргэн дуудсан. Түргэний гэрэгт нь нөө хуурам гэрээслэлийг үзүүлж исэн баа. Тэгээ дараа нь болохоор нөө түргэний ажилчид хэлэхдээ ээж нь бол охиныхоо биеэс илүүтэйгээр тэр цаасыг маш их илүүд үзэж байгааг нь харагдчихсан. Бид нар лөө ингээд тэр цаасаа авчраад ийм илэрсэн ингээд авчирч өгөөд исэн гэсэн тийм гэрчлэлийг дараа нь ярьсан. Тэгээд эмнэлэг төрүүлсэн Эйшлигийн хувьд болохоор мэдээж азар тэр өдөр бол амин аврагдаж ухаан ороод тэгээд би хэнийг ч алаагүй ямар ч гэрээслэл бичээгүй гэж мэдэгдснээр ер нь бол энэ бүх баримт мөрдөгч Доминикийн сэжилжсэн бүх сэжгийн гогцоон ингэж тайлагдсан байна. Тэгэхээр Стейси болохоор охиноо хэрэгтэн болгохоор зохиочихсон байсан гэсэн үг. Ер нь болохоор Доминик мөрдөгчийн хувьд болохоор ээжийг нь сэжиглээд эхлээд байцаалт аваад эхлэнгүүт ээж нь хэрэгээс мултрахын тулд охиноо золиос болгохоор шийдсэн байсан гэсэн үг. Тэг мэдээж Доминик мөрдөгчийн хувьд энийг шууд л ойлгосон. За тэгээ саяны ярьсан бүх гэрчлэлүүд бол мэдээж охин Эйшлигийн ярьсан зүйлээр баталгаажж байгаа. Охин нь 8 насаа алдаагүй амьд үлдсэн учраас ингээ бүх гэрчлэлийг ярьсан байгаа. За тэгээ шүүх хурлын үеэр болохоор прокурор Дэвид буюу 2 дахь нөхрийнхөө амь насанд хүрсэн үйл явцыг нь удаан хугацаанд баг багаар хордуулж биеийг нь дороотуулж байгаад эцэст нь нөгөө хоолны хүнсний тариураар аманд нь хүчээр антифриз шахаж амь насыг нь хөнөөсөн гэж үзсэн. Тэгээ дараа нь болохоор антифризийг аягандаа хийж орны дэргэд тавиад өөрөө уусан юм шиг болгож харагдуулсан. Гэхдээ тэр аягнаас бол Стейсигийн хурууны хэлэрсэн нь л баталгаа болсон. За ингээ Майкл буюу эхний нөхрийнх нь хэрэг хэдийгээр зүрхний шигдээсгээд хаагдсан ч гэсэндээ мөрдөгчийн хувьд түүний цогцыг дахиж ухаж гаргаад тэгээд дахиж энэ шинжилгээг хийгээд тэгээд тэр шинжилгээний хариу нь бол биенээс нь антифриз буюу
нөгөө нөхрийгөө хөнөөсөн бодистой адилхан бодис илэрсэн учраас энэ хэрэг ч гэсэндээ хүн амны хэрэг болох нь ингээд баталгаадж байгаа. Тэгэд үүний дараа болохоор уулгасан тэр ундаач гэсэндээ мөн антифризтэй холсон байсан. Тэгэхээр энэ хоёр хүн амны хэрэг болоод нэг хүн амны хэрэг үлдэх гэж завдсан энэ хэрэг дээр болохоор антифриз гэдэг яг адилхан бодисыг ашигласан болох нь бол баталгаа нотлоготойгоор баталгаажсан. Ингээд шүүх хурлаас болохоор Дэвидийн аллага дээр насан туршийн хорих ял, Майклийн аллага дээр ч гэсэн насан туршийн хорих ял гэдэг ингээд ер нь бол бүх насаараа хоригдох ялыг авсан гэсэн үг байгаа. Тэгээ шүүх хурал дээр болохоор хэдийгээр өөрийг нь алах гэжсэн ч гэсэндээ Эшли ээжтэй хандаж хэлэхдээ ээж маань маш олон хүмүүсийн амьдралыг баллаж амь насыг хөнөөсөн. Гэхдээ би ээжигээ хооштой хайрсаар л байх байхаа гэж ярьсан байсан. Охины хэдийгээр ингээ ээжигээ хайрлж өрөвцөн хэвээр байгаа боловч ээж нь эсэргээрээ шоронд орсныхоо дараа телевиз нэвтрүүлгүүдэд оролцож ярилцлага өгөхдөө би гимгүй энэ бүхнийг ээжлэл хийсэн гэж бүр ингээ ярьсаар л байсан баа. Бүх баримт нотлохонууд өөрийг нь зааж яхад хүртэл ингээ охин руугаа хэрэгжих гэж оролцоор л байсан. Тэгээ бас нэг сонин зүйл нь юу гэх юм бол Стейси Дэвидийг нас орсны дараа түүний цогцыг болохоор түүний шардлыг экс нөхөр болох Майклийнхаа шардлын яг дэргэд зэрэгцүүлээд ингээ оршуулсан байгаа. Энэ нь бол үнэхээр маш сонин. Тэр өөрөө энэндээ тайлбар хэлэхдээ хоёуланг нь эргэхэд амар гэж бодоод би ингээ хамт зэрэг оршуулсан юм аа гэсэн тайлбарыг хэлсэн байгаа. Энэ нь бол бүр үнэхээр гаж сонсогдсон. За тэгээ Стейсигийн хувьд болохоор Майклыг амнасаа алдахад 55,000 $5 даатгалын мөнгийг авсан бол Дэвидийг амнасаа алдах үеэр $300,000 орчмын тийм хөрөнгийг өвлөж авахар болсон байсан байгаа. Тэгэхээр бол маш их хэмжээний мөнгийг өвлөж авахар гэрээслийг нь өөрчилж өгсөн байсан гэсэн үг. За тэгээд Стейсигийн хувьд болохоор шоронд ороод хоригдож байх үедээ 2016 онд зүрхний шигдээсээр нас орсон байгаа. Энэ нь бол мэдээж ямар ч гадны нөлөөгүй гэдэг нь бол тодорхойлогдсон. Тэгэхээр Стейси бол шоронд хэдхэн жил болоод 2016 онд зүрхний шигдээсээр амь насаа алдсан гэсэн үг. За тэгээ түүний охин Эшли болоод Бригийн хувьд бол яг хаана юу гэж амьдарч байгаа нь тодорхойгүй юм бэлээ. Тэгээд өөр өөрсдийнхөө амьдралыг хөөгөөд амьдарч байгаа гэсэн тийм мэдээллүүд байсан. За ингээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгэд энэ хэрэг дээр болохоор мөрдөгч Доминикийн гавьяа бол маш их гэж бодож байна. Тэгэд амиа хорлолт гээд хаагдчихсан байсан хэргийн араас Доминик мөрдөгч бол уйггүй явсны эцэст энэ хэргийн ээдрийн гогцоонуудыг тайлж чадаад тэгээд бас Эшли буюу Стейсигийн охин яг өөрийнхөө бүх зүйлсүүдийг гэрчилж ярьсны дагуу энэ хэрэг бол шийдэгдсэн юм хэрэг байгаа. Хэрвээ Эшли охин харамсалтай магадгүй амь насаа алдчихсан бол бас Стейси энэ хэрэг дээр ямар ч баримт нотлохоо гарахгүйгээр хэрэгээс чөлөөлөгдөх магадлалтай байсан ийм хэрэг байсан. Тэгээ азар охины хувьд бол амин аврагдаж гарч чадан энэ бүх хэргийн гогцоо тайлагдсан ийм хэрэг байлаа. Тэгээд Стейси бол үнэхээр аимшигтай өөрийнхөө нөхөр дахиад суусан нөхөр тэгээ бүр өөрийнхөө охиныг хүртэл мөнгөний төлөө амь насыг нь хөнөөх гэжсэн үнэхээр аимшигтай ийм psychopath эмэгтэй байсан байгаа. Энэ бол цуврал алуурч эмэгтэй байгаа. Хэрвээ охин нь амь насаа алдчихсан бол дараагийн охин буюу Бри гээд дахиад нэг охинтой. Тэр охин нь ч гэсэндээ аюулд учрах магадлалтай байсан маш аимшигтай ийм алуурчин эмэгтэй байгаа. За тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дараад суугаад дэмжээд өгөөрэй. За ингээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.